Сайн мэцгийн үзэгчтэй онцлог сэдвийн шинэ дугаар эхэлж байна. За бид энэ удаагийн дугаараар эдийн засгийн өсөлт яагаад айл өрх бүрийн хаалгаар орж ирэхгүй байгааг илүү ойлгомжтой байдлаар хүргэхээр та бүхэнд дараах мэдээллийг бэлтгэлээ. За өнөөдөр Монгол хүн өдрийн 8 цаг хөдөлмөрлсөний дүнд сардаа 2,482,000 төгрөгийг авч байгаа юм. За энэ бол статистикаас гаргасан нэг ажилтнанд ногдох голч цалингийн дүн. За өнөөдөр багшаар ажилладаг Сараа, жолооч идэг Бата, гагнуурч идэг Төмрөө гэдэг бүгд л 2.4 саяас илүү гарахааргүй цалин авч байна. За энэ хүмүүсийн цалин өнгөрсөн 1 жилийн хугацаанд 252,000 төгрөгөөр буюу 11%-аар өссөн. За гэтэл хүнсний бараа бүтээгдэхүүний үн энэ цалингийн өсөлтийг үн цэнэгүй болгож байна. За жишээ нь махны үн яг 1 жилийн хугацаанд 22,764 төгрөгөөс 32,000 төгрөг болж өссөн. За өөрөөр хэлбэл цалин 11% өсөж байхад махны үнээс 4 дахин өндөр буюу 42%-аар өсчихөд юм. За одоогийн ханшаар 1 кг мөхрийн махаар 4 ампултай айл дунджаар ер нь хэдэн килограмм махыг худалдаж авбал түүндээ хэдэн төгрөг зарцуулахыг бид бас тооцож үзсэн. За ингээд харвал 4 ампултай айл дунджаар 2-3 удаа хоол хийдэг гэж тооцоолбол өдөрт 1 удаа хоол хийдэг айл сардаа ойролцоогоор 12 кг мах худалдаж авах шаардлагатай болж байгаа юм. За ингээд сарын зардал нь 400,000 төгрөг болно. За харин өдөртөө 2 удаа хоол хийдэг айл сард 24 кг махыг 800,000 төгрөгөөр худалдаж авч байгаа юм. За өөрөөр хэлбэл сарын 2 сая төгрөгийн цалинтай хүн орлогынхоо бараг 20-40%-ыг зөвхөн мах худалдаж авахд зарцуулж байна. За гэтэл ийм үнэтэй зарагдаж байгаа махны олдсон ховор. Өөрөөр хэлбэл олдохгүй байгаа шалтгаан нь махны үнийг хөөрөгдүүлэхэд хүргэсэн байж магадгүй гэдгийг худалдаа эрхлэгчдийн зүгээс хэлж байгаа юм. За үүнийгч иргэдийн ярианууд баталж байна. Бууч одоо ингээд 70,000-аар би чинь бараг 4-5 кг мах авдаг гэсэн чи одоо 2 кг гарав. Цалин нэмэгдэхгүй байна. Тэтгэр бүртээ амар хэцүү байна. Бол амьдрал ягаад ч хөрөхгүй. Одоо жишээлбэл 10 кг мах авахд хуучин бодвол яг нэг 20,000 төгрөг хүрэхгүй байсан шүү дээ. Тэгээ цаана 10 хэдэн мянган төгрөг нэмэгдэнэ гэдэг чинь одоо бараг 10 кг махнаас 100 хэдэн мянган төгрөг нэмэх чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас амьдрал үнд болно шүү дээ. Яг л үннийг хэлээд. 30 хэдэн мянган төгрөөр 1 кг мах аваад одоо олон амралттай айлууд хэд хонох гэдэг асуудал бол одоо хүнд байна тийм ээ. Сард нэг 30-40 мянгаар хуучин болоод байдаг гэсэн чи одоо ерөөсөө нэг 3 удаа худгаа 280-300 мянга. Тэгэж одоо сард 10 хоногтой гэж бодоход чинь одоо энэ чиний авал манайх нэг 7 юм уу за нэг 10 хонож байгаа. Тэр чинь одоо 100 мянга. Тэгэхээр чи дахиад нөгөө 20 хоногтой яах юм? Авч таарна шүү дээ. Тэгэхээр одоо яг өнөөдрийн байдлаар би 110 мянгаар авчиж. Тэгэхээр нэгсэндээ нэг хүний одоо зүгээр хэрэглээд зөвхөн махандаа 300 мянга болж. Тэгээд 1-2 өхөр зарна шүү дээ мэдээ. Тэгээд одоо тэгж зарч чадахгүй. Тэгээд авъя гэт ч мах нь бас байх байгаа. Тэгээд нөөцийн мах хадгалсан мах ч гэсэн аюу ховор байгаа байхгүй. Нөөцийн махаа үнэхээр их сайн хадгалж чадах юм бол хувь хүмүүс бас нөөцийн махаа хадгалсан. Дээрээс нь хувь хүмүүсийн хадгалсан мах гэж байдаг байхгүй. Энэ жил тийм юм ерөөсөй байх байгаа. Өдөрөөр тусмал махны үнд ороод шүү дээ. Махны үн буух ба. Тэгээд энэжийн мангаас болоод ер нь ховордоо ховор. Өглөөд ингээд яхаж чинь тэгээд 500 төгрөг нэмэгдээд байх жишээ нь. 20-оор авч яасан бол 21,500 ч юм уу тэгээд нэмэгдээд 1,500 нэмэгдээд байгаа. Өдөрт тэгээд жоохон нэмэгдээл. Тэгээд гүйдгээ өгж жоохон таарахад айхтар урдныхтайгаа адилхан бол байх. За гадагш махаа гаргаад байгаа учраас дотоодын нийлүүлэлт багассан гэж худалдаа эрхлэгчид харж байгаа юм. За харин нөгөө талаас бодлого боловсруулагчдын зүгээс экспортын нөлөө энэ махны үнийн өсөлтөд тиймч өндөр нөлөө үзүүлээгүй гэдгийг тайлбарласан. За учир нь гэвэл Монгол улс 2023 онд 80.4 мянган тонн, за харин 2024 онд 71.5 мянган тонн, 2025 онд 85.6 тонн махыг экспортлсон байна. За гэхдээ экспортын нөлөө тиймч хүчтэй нөлөөлөөгүй. За харин махны үн өссөн үндсэн 2 шалтгаан байгаа. За нэг нь мах бэлтгэлийн үеэр шатуун тасалдсан учраас хангалттай бэлтгэл ажлаа хангаж чадаагүй. За харин нөгөө талд 2 жилийн өмнөх зодны нөлөөлөл одоо гарч ирж байж болзошгүй гэдэг тайлбарыг бас энд хийсэн. 2024-өөс 2025 оны өвөл 58 сая мал сүргийн 16% нь хоригдсан байдаг. За энэ нь 1944 оноос хойш хамгийн гарцтай өвлүүдийн нэг байсан учраас махны нийлүүлэлт буурч улмаар эрэлтийг нэмэгдүүлсэн гэдэг тайлбарыг салбар хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс өгсөн юм а.
За нийтдээ бол нэг жилдээ нэг 20 сая толгой малыг бол эдийн засгийн эргэлтэнд оруулаад за экспортод нэг 150 мянган тонныг бол экспортод гаргаад ингээ явах юм бол бас бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгаанууд байдаг. За энэ жилийн хувьд хүртэл нэг 18 сая толгой малыг бол эдийн засгийн эргэлтэнд бол ингээ оруулсан. За хот суурин газрын хэрэглээнд за мөн одоо ингээ эдшиндээ хөдөө орон нутгийн төрөй хэрэгэлсэн гэдэг. Яг ингээд нийтдээ ер нь нэг жилдээ нэг 20 сая толгой малыг л эдийн засгийн эргэлтэнд гээд ороод явж байгаа. Яг л тэр тоо хэмжээгээр л одоо ингээ явж байгаа. Махны нийлүүлэлт одоо юу гэдгийг сая оны өмнө нэг хэсэг нөгөө түншний асуудлууд нэлээд ховцсон асуудал байсан шүү дээ тий. Тэр үе дээр яг нийлүүлэлтийн нөгөө ард иргэдийн ичээ бэлдэх нэг цагаар бол бас хөдөө орон нутгууд бол дийс түншний асуудлууд нэлээд хомсцсон асуудлууд байсан. Тэрэн дээр нэлээд бас нэг саад дотор бас үүсчүү гэж бас харж байгаа. 23-аас 24 оны зудны асуудлаас болохоор бараг 10 сая орчим толгой мал бол хорогдсон. За энэний нөлөө одоо бас энэ дээр бас харагдж байгаа байж магадгүй. За гэтэл ганцхан махны үн өсөхөд дагаад бүх хүнсний бусад бараа бүтээгдэхүүний үн ханш өснө. За оны өмнөхөн 6-гийн тоонд багтаж байсан инфляц за он гарснаас хойш эхний улирлын байдлаар 7.4% гарлаа. За ингэж гарахад хүнсний бараа ундаа усны нөлөөлөл нь за хамгийн өндөр буюу 14.1% нөлөөлөл үзүүлсэн гэдэг ийм статистик мэдээлэл гарсан. За энэ дотор махны үнийн инфляцид 50-аас 60% нөлөөллийг авчирсан байна. Тийм тэгэхээр яг хүнсний бараа чинь үндсэндээ энэ хүнсний барааны бүлэг маань бараг инфляцийн 7.4% чинь бараг 50% нь бол яг энэ хүнсний бараа болчихж байгаа. За энэ дотроо дахиад махан бүтээгдэхүүн энэ 50% дотроо дахиад махан бүтээгдэхүүний бүлэг чинь энэ хүнсний бүлэг дотор энэ өсөж байгаа бүтээгдэхүүнийх нь эзлэх одоо жингээр аваад үзэх юм бол бараг 60-70% орчим махан бүтээгдэхүүний өсөлтөөс хамаарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө л гол тодорхойлоод байгаа юм бол ерөөсөө гол бүтээгдэхүүнүүд юу байна вэ гэхээр махан бүтээгдэхүүн хонь нөхрийн махны үнийн өсөлт бол голжинд орж байгаа. Яагаад ингэж хэлж байгаа нэхэр ерөнхийдөө бол яг энэ хэрэглээний засагт орж байгаа бүтээгдэхүүн дотор хүнсний барааны жинийн нөрөө бас угаасаа өндөр байдаг. Түүн дотор махан бүтээгдэхүүний бүлэгс өндөр байдаг. Тийм учраас бол инфляцид бас жин нөрөө өндөр учраас гарч байгаа өсөлтүүд үнийн өсөлтүүд бол одоо инфляц үзүүлж байгаа нөлөөнүүд бол бас ингэж өндөр тусдаг л гэж ингэж ойлгож байна. За харьцангуй буурч байсан инфляц эргээд өслөө. За гэтэл Монгол банкны хатуу бодлого үргэлжилсэн хэвээр байна. За энэ бодлого үргэлжиж байгаа цагт банкуудын зээлийн хүү буурахгүй нь бол мэдээж. За дээрээс нь арилжааны банкуудын өр орлогын харьцаа чангаруулчихсан байгаа. Ингээд арилжааны банкнаас авах зээлийн хэмжээ бага учраас эргээд нийтээрээ бараг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахар шуурч байна. За Монгол улсын 3.2 сая иргэн давхарсан тоогоор зөвхөн банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй гэдэг ийм статистик мэдээлэл гарсан байна. За аппликейшн болон бусад банк бус санхүүгийн байгууллагаас олгосон нийт зээлийн хэмжээ өөрөөр хэлбэл одоо зээл авчихсан байгаа 3.2 сая иргэн нийтдээ 7.2 их найд төгрөгийг зээлчгээд байгаа юм а. За дээрэс нь аж ахуйн нэгжүүд арайхийн амьд руу ашиг орлохоос илүү халдагдал хүлээж байна. Тэгтэл статистик мэдээлэлээр эдийн засаг өсөөл байдаг. Мөн гадаад худалдааны тэнцэлж ашигтай гарсан ийм мэдээллийг үндэсний статистик хорооноос танилцуулсан юм а. Экспортын өсөлтөд одоо гол нөлөө үзүүлж байгаа бүтээгдэхүүнүүд нь юу байна вэ гэхээр одоо зэсийн хүдэр баяжмлын экспорт гэхэд одоо өмнөхөн юм үеэс 1.3 тэрбум Америк доллараар өссөн байх жишээтэй үнийхээ дүнгээр за бид хэмжээгээр наваад үзэх юм бол зэсийн баяжмлын экспорт гэхэд 194.3 тэрбум одоо мянган тонноор өссөн байх жишээтэй. За мөн одоо нүүрсний экспорт гэж одоо манай экспортын бас гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг. За нүүрсний экспорт гэхэд одоо өмнөхнөөс 453.7 сая Америк доллараар бол өссөн. За бид хэмжээгээр авч үзэх юм бол эхний удирлын байдлаар бол 27 сая тоннд бол одоо өрсөн байгаа. 27.5 сая тонн. За өсөлтийг аваад үзэх юм бол өмнөх оноос нэг 9.9 сая тонноор бол өссөн. Ийм одоо дүн гарч байгаа. За импорт талдаа бол одоо бууралт гарсан дөрөв биелсэн 68 сая Америк доллар буурсан. За импортын бууралтад одоо юу гол нөлөөлөө гэхээр суудлын автомашин бол ачааны автомашины импорт бол одоо оны эхний үеэрл бол буурж орчихсон байна. За өмнөх оны юм үетэй харьцуулахад одоо суудлын автомашин гэхэд одоо тоо хэмжээгээр аваад үзэх юм бол 17 мянган ширхгээр буурсан. За үнийн дүнгээрээ суудлын автомашиныг авч үзэх юм бол 114.5 сая Америк доллар орчмоор бол буурсан ийм дүнтэй гарсан байгаа. За тэгээд ачааны автомашины импортын бууралт, суудлын автомашины импортын бууралт, за мөн одоо үүнийг дагсан тээврийн хэвсэл тэдгээрийн сэлбэг эдэнгийн импорт буурсантай холбоотойгоор бол
импорт буурсан. За тэгээ экспорт өсөөд импорт буураад энэ хэмжээгээр бол гадаад худалдааны тэнцэл бол ингээд 2.4 тэрбум долларын одоо ашигтай гарсан. Ийм одоо үзүүлэлт гарч байна. За статистик зүгээр том мэдээллийг харахаар тий бидний цалин өнгөрсөн 1 жилийн хугацаанд 11% өссөн. Гэтэл нөгөө махны үнийг харъя 44% өссөн гэдэг юм тоо гарч ирдэг. Гэтэл өчигдөр статистикийн мэдээллийг танилцуулснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэдэг мэдээлэл өгөл. Тэгвэл энэ орлого нэмэгдвэл бид нар дагаад орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй тий. Гэтэл яагаад энэ эдийн засгийн өсөлтийн үр өгөөж нь өр бүрийн хаалгаар орж чадахгүй байгаа юм? Тэгэхээр эдийн засгийн одоо энэ гарч байгаа тоон мэдээллүүд одоо яг шууд өнөөдрийн бидний амьдралд бол нөлөөлөх хүч хүссэн зүйл байхгүй байх боломж нэлээд өндөр байдаг. Бид нар энэ дээр яг юуг ярьдیں гэхлээр одоо нийт эрэлт буюу за энийг бол шууд одоо дотоодын нийт бүтээгдэхүүн дээр ерөнхийд нь авч үзэж болдог. Тэгэхээр одоогийн бидний нийт эрэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн бол асар хурдтай томорч байна. 2021 оноос хойшоо бид нар өнөөдөр 2.3 дахин одоо эдийн засгийн боломж одоо чадамж том болчлоо гэж хэлж байгаа. Гэтэл саяны яг таны ярьдаг одоо асуудал бол нийгэм дээр байж байгаа. Бид нар 21 онд авдаг байсан цалингаа магадгүй өнөөдөр заавал нэг 10 ч юм уу 20%-аар л нэмэгдүүлсэн хэмжээнд авч байгаа боловч эдийн засаг бол өөрөө энэний цаана 2.3 дахин том болсон байна. Тэгэхээр энэ дээрээс яг үндсэн гол одоо дотоод тэр одоо хувьсагчуд гэж хэлж байгаа буюу эдийн засаг дээр юу бид нар хараад нийлүүлээд эдийн засгийн нийт одоо эрэлт гэж нэрлээд буюу дотоодын нийт бүтээгдэхүүн гэж хэлээд тэрийг одоо аль аль нь өсөж байгаа вэ гэдгийг харах нь маш чухал болчихж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ямар ч гэсэн бидний өнөөдрийн амьдралд бас шууд ингээд эдийн засаг томроод байгаа нь амьдралд мэддэхгүй байгаа үндсэн гол шалтгаанууд нь бол энэ одоо хувьсагчуудын л асуудал гэж. Та энийг бүр ойлгомжтойгоор тий нэг энгийн нэг ирэнд ойлгох тухай тайлбарлаад өгч тий зургаар. Тэгэхээр энэ ер нь бол бид нар энэ ийм л ойлголтыг л авч үздэг юм л да. Нийт эрэлт гэдэг одоо ойлголтыг ер нь бол эдийн засагт ярьж идэг. Нийт эрэлт. Тэгэхээр энэ өөрөө юутай тэнцэж очтыг гэхээр бидний мэддгээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг одоо энэ ойлголтын дээр бол ерөнхийдөө бууж байгаа. Тэгэхээр энэний цаана бол ямар одоо ойлголтууд буюу хувьсгчуд ордсон бэ гэдэг нь маш чухал байдаг гэсэн үг. За бид нар энийг бол нийт эрэлт гэж нэрлээд бол олон улстай бол энийг aggregate demand гэж бол хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн ихнийх нь бол за англиараа бол consumption буюу за монголоор бол за өрхийн хэрэглээний зардал гэж бид товчлоо очиж тий. За энэ дээр нэмэх нь аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт гэдэг ойлголт байдаг. Энэ бол investment гэдэг одоо гэсэн үг. За аж ахуйн нэгжийн за хөрөнгө оруулалт гэдэг ингээд авчих. За энэний дараагийн ойлголт нь юу гэдэг юм гэхээр засгийн газрын нийт зарцуулалт гэдэг. За энийг бол одоо government spending гэж хэлж байгаа. За засгийн газрын за нийт зарцуулалт тий. За үүн дээр нэмэх нь бид нар дараагийн нэг ойлголт нь юу гэдэг юм гэхээр экспортоос хасах нь импорт буюу энэ бол Монгол улсын цэвэр экспорт гэсэн. За энэ тоон утга бол зарим одоо жилүүдэд хасахтай гарч болно, зарим жилүүдэд одоо нэмэхтэй гарч болно л доо. Тэгэхээр томьёо нь болохоор X-с хасах нь M гэж байгаа нь бол за энэ дээр нүчжээ. Экспортоос хасах нь импорт гэдэг ойлголт. За энийг бол бид нар trade balance гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо бид нар Монгол улс сүүлийн тэр 21 оноос хойш 2.3 дахин том болоод байгаа эдийн засаг гэж яриад байгаа чинь ердөө энэ нийт хэмжээг нь хэлээд байна гэсэн үг. Тэгшрэглийн урдаа байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэний ардталт байгаа энэ одоо хувьсгчуд бол ерөнхийдөө том болж байгаа ийм асуудал. За тэгвэл нэгээр нь задлаад харъя. Өрхийн хэрэглээний зардал гэдэг ойлголтыг харах юм бол бид нар 21 оноос хойш одоо өрхийн хэрэглээ бол тиймч бас нэг гайхалтай хэмжээнд хурдтайгаар өсөд байгаа гэж хэлэхэд бол хэцүү. За ерөнхийдөө хэдэл энийг нь бол шулуун шугам явж байгаа л гээл томьёолж л да тийм. За энэ нь бол за нөгөө син гэж ялж байна. За тэгвэл энэний ардаас аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт буюу хувийн секторыг хэлээд байна. Хувийн секторууд өнөөдөр ямар байдалтай байгаа гэдгийг бол бүх хүн мэдж байгаа. За ер нь бол өргүү аж ахуйн нэгж болоход бол асар хүнд байна л да. Тэгэхээр энэ бол өнөөдөр ямархуу нөхцөл байдлыг харуулж байгаа гэхээр ер нь бол удаашрж байгаа, доошлж байгаа, багасж байгаа гэсэн үг. За тэгвэл 3 дахь ойлголт болох засгийн газрын нийт зарцуулалт гэж.
За энийг бол бид нар G-ус-гээр тэмдэглээд government spending гэжлээд байгаа. Энэний нөхцөл байдал сүүлийн жилүүдэд ийм болсон. За бид нар энийг илүү төсөвдөр одоо харж байдаг. Төсөв сүүлийн үеийн жилүүдэд ямар хурдцтай өсөд байгаа талаар бол одоо нийт иргэд болон за улсын хурлын гишүүд бас үүн дээр бол нэлээд шүмжлэлтэй ханддаг шүү дээ. За ингээд Монгол улсын хувьд бол X-с хасах нь M болвол X-с хасах нь M бол ерөнхийдөө сүүлийн 3 жил дарааллаад өсөлттэй байх нэмэх одоо түвшинд гарч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр Монгол улсын хувьд бол ерөнхийдөө бид нар ямар ч гэсэн орлоготой юм байна. За хувийн одоо өрхийн тэр хэрэглээний зардал бол за нэг тодорхой түвшинд ирээд тогтчихсон байгаа маань. За аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зардал бол маш их хурдтайгаар бууж байгаа маань. За зөрөөд засгийн газрын нийт зарцуулалт бол маш хүчтэй өсөж байгаа юм байна гэдэг энэ нөхцөлийг харж болно. Тэгэхээр ийм эдийн засгийн моделийг юу гэж хэлдэг гэхээр төр давмгайлсан өсөлт буюу government driven growth гэж нэрлэдэг байхгүй эдийн засгт. Тэгэхээр бидний хувьд үндсэндээ энэ асуудал байна гэсэн. Энэ өөрөө дээшээ өндөр болоод байгаа асуудлыг ярьж байгаа. Хэрвээ уг нь бол бидрийнхаар бол энэ хоёр ойлголт өсөөд өсөлт ороод нийт эрэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж исэн бол энэ өөрөө гайхамшигтай. За энэс шалтгаалж магадгүй инфляц нэмэгдээд байна гэдэг асуудал үүсэж исэн бол энэ өөрөө маш чухал. Одоо бид нар бол маш их хэрэглээд байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ хоёр дээр ямар ч өсөлт байхгүй мөртлөө өнөөдрийн засгийн газрын нийт зарцуулалт дээр томхон өсөлт ороод байгаа нь үндсэндээ манай улсын хамгийн том асуудал гэсэн үг. Яг эхний удирдлагын байдлаар бол тэнцвэржүүлсэн тэнцэл бол нэг 470 орчим сая төгрөгийн одоо алдагталтай. Одоо ингэж харсан байгаа. Тэгэхээр яг ерөнхийдөө төсвийн хувьд бол ерөнхийдөө төсвийн зарлагын хэмжээ өссөн. Зарлагын өсөлтөд одоо юу болч нөлөөч вэ гэхээр урсгал зардал, тэгээ бараа уршигын зардал, хөрөнгөний зардал өссөн. За хөрөнгөний зардал дотроо залгаад байгаа болохоор ямар өсөлтүүд гарав гэхээр барилга байгууламжийн зардал. За мөн одоо түүний дагсан их засварын зардал өссөн нь бол одоо төсвийн зарлагын хэмжээ өсөөд бас алдагдaltaй гарахад бол энэ бас гол нөлөө үзүүлж байна гэж ингэж хэлж байгаа. Тэрний дөрөвний хэлдэг одоо нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүн томроолоогоо мөртлөөсөө энэ хоёр дээр бол ямар ч нэмэлт одоо орлого, нэмэлт одоо боломж үүсэхгүй байгаа. За засгийн газрын зарцуулалт бол өөрөө улам өндөр болоод байгааг хэлдэг ч. За тэгэхээр засгийн газрын зардал гэдгээр бол бид нар юуг авч үздэг юм гэхээр одоо бидний мэддгээр бол төсвөлтөө. За төсвийг бол дотор нь бол хоёр ангилж яадаг. За урсгал зардал буюу нийтдээ 70 орчим хувь нь явж байгаа. За 30% дээр нь болохоор хөрөнгө оруулалтын зардал гэдэг юм явждаг. Тэгэхээр энэ бол одоо бидний үндсэндээ одоо суур одоо усаас цалин авж байгаа тий энэ одоо төсвийн ажилчдын цалин хангамж за халамж явж байгаа. За энэ дээр одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд одоо жил болгоно маш их одоо хурал энэ төр зохион байгуулдаг ингээд бүх юм бол энэ дээр орж байгаа гэсэн. За тэгвэл энэ 30% дээр юу гэдэг юм гэхээр Монгол улсын хөрөнгө оруулалтын зардал гэж хэлээд байгаа. Шинээр байшин барилга барьж байгаа ч юм уу эсвэл зам гүүр барьж байгаа. За засварын ажлууд, их засварын ажлууд. Энэ өөрөө маш том их хэмжээний одоо мөнгийг жил болгон зарцуулаад явдаг. За энэ дээр зарим нэг тоо баримтыг дурдах юм бол бидэрт нэг ийм сонирхолтой тоо байна. За энэ бол одоо Баярмаа докторийн хийсэн судалгааны одоо судалгаан дээрээс авч одоо үндэслэж ярьж байгаа ийм тоо хэмжээ байгаа. 2023 онд болохоор Монгол улс нийт одоо хөрөнгө оруулалт буюу нөгөө төсвийнхаа 30% хөрөнгө оруулалт дээр бол яг энэ хэсгээр нь бол 670 тэрбум төгрөгийг төсвөлж исэн байх нь. За энэ бол нэг ойролцоогоор 10 ширхэг төсөл явж исэн гэж ойлгож байна. За тэгсэн чинь 2024 онд ямар нөхцөл үүссэн гэхээр нийтдээ 5.9 их найд төгрөг энэ төсвөлөгдсөн байж байгаа. Ингээд нийт хийж байгаа төслийн хэмжээ гэх юм бол 712 ширхэг төсөл яригдсан гэсэн үг. Одоо бид нар хийхэр болсон байна шүү дээ, энэ онд. Тэгэхээр 24 онд юу болсон гэхээр мэдээж энэний цаана бол сонгуул явж байгаа. Тэгэхээр маш том сонгуулийн амлалт явж байгаа учраас ийм их хэмжээний одоо амлалтыг өгсөн байна. Тэрэн дээрээ ийм их хэмжээний төсөв тавьсан байна гэж ойлгож байна. За нөгөө 30% ч нь илүү том байх нь шүү дээ. За ингээд энэс цаашгаа харах юм бол 2025 онд бол жишээ нь 2.3 их найд төгрөгийг за ойролцоогоор 106 төсөл дээр. За ингээд 26 онд бол орж ирсэн нь болохоор
149 төсөлтөөр 2.2 их 80 төгрөг. Эндээс бид нар юуг харж болох юм гэхээр бид нар ерөөсөө сонгуулийн циклтэй амьдардаг ийм хүмүүс байна. Энэ сонгуулийн циклээр орж ирсэн төслүүд чинь дараагийнхаа жилүүд рүү шилжээд явж байдаг. Энэ шилжилт нь өөрөө асар их хэмжээний одоо мөнгөн одоо хөрөнгийг бол шаардсан ийм ажил болж байна. Бид нар саяхан мэдэх бах багш одоо эмнэлгийн ажилтнууд бол цалингаа нэмэхэд үндсэндээ бид нар энэ урсгал зардал буюу 70%-аас хэмнэлтэйгээд за эдгээр одоо боломжийг гаргая гэж исэн бол яагаад 30% дээр хүрэхгүй байна гэдэг нь асуудал. Энийн цаана бол маш их хэмжээний бүтээн байгуулалт гэж тайлбарлаад байгаа боловч бид нар одоо public investment гэдэг сангийн яамнаас гаргасан юм одоо аппликейшн байдаг. Энэ дээрээс л харахад бол одоо жишээ нь соёлын төв дээр бол маш их хэмжээний зардлууд байх юм жишээтэй. Сум болгон дээр соёлын төв барьж чинь за нэг сум дээр бараг 2000 хүн хүрэхгүй хүн амтай сум дээр 400 одоо хүний судалтай юм соёлын төв барьж байгаа жишээтэй. Энэ өөрөө цаанаа ганцхан энэ байшингийн асуудал яригддаг. Энэ соёлын төвд дор хаяж нэг 20 хүн ажилд ордог. Төсвийн урсгал зардал дээр бид нар нэмэгдэж байгаа байхгүй. Энэ чинь сарын цайлан тий хангамж, нийгмийн даатгал бүгднийг төлж байгаа. За 26 оны төсөв дээр нэг бичигдсэн анхаарал татсан зүйл нь соёлын төвийн бүтээн байгуулалт. За энэ жилийн тухайд нийтдээ 26 орчим соёлын төвийн бүтээн байгуулалтад төсөв мөнгө гаргахаар бол тусгасан байгаа юм а. За жишээлээд харах юм бол нийтдээ ихэвчлэн аймагуд дээр дунджаар за доотлол нэг 400 саяас дээдлэн за 1.7 тэрбум төгрөг хүртэлийг за зөвхөн соёлын төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар ийм төсвийг зарцуулчихад байгаа. За жишээ нэг жишээг хараад үзэх юм бол за Улаанбаатар хотын одоо нэгэн дүүрэгт буюу Улаанбаатар Багнуур дүүрэгт нийтдээ 12 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй соёлын төвийн бүтээн байгуулалтад за энэ жилдээ 8.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар зөвхөн соёлын төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар ийм төсвийг бол тусгасан. За ингээд 2026 оны тухайд нийт одоо 21 аймаг Улаанбаатарын дүүрэг бүрт 26 ширхэг соёлын төвийн за барилга байгууламжийг барихын тулд нийтдээ 42 тэрбум 812 сая 700 мянган төгрөгийг зарцуулахаар ингэж тусгасан байна. Тэгэхээр ингэж ерөнхийдөө бид нар төсвөө томруулаад байгаа буюу нөгөө нийт томьёоныхон энэ одоо G гэж хэлээд байгаа засгийн газрын зарцуулалтыг ингэж нэмэгдүүлээд идэх болсон. Тэгэхээр энэ хоёртоо бол ерөнхийдөө ямар ч өгөөжгүй тэгсэн мөртлөө бид нар хэрэглээ их болоод идэг, нийт эрэлт нэмэгдээд идэг. Энийг нь дагаад бол инфляц дэш өсөх нөхцөл бүрдэж идэг. Энэ хоёроос шалтгаалаад инфляц өсөж исэн бол магадгүй сайн гэж тайлбарламаар байдаг боловч G-гээс болж байгаа тэр одоо инфляцийн нөхцөл бол өөрөө биднийг яг ингийн иргэдийг бол одоо ямар ч одоо орлогын их үсвэр нь бол ингийн тогтмол байлгаад үлдээч юм гэсэн. Одоо миний амжиргааг нэмэгдүүлэх мөнгөөр л нэг соёлын төв босгоод байна л гэсэн үг юм биш. За ер нь бол тийм. Тэгэд яг хуу энэ дээр бид нар ярих юм бол маш олон зүйл яригдана. Жишээ нь одоо жил ирэх тусам одоо яг энэ төсвийн хөрөнгө оруулалт дээр зарцуулагдж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдээд явдаг. Яагаад тэгэхээр энэ чинь жил болгон инфляц болж байгаа болохоор тэр нэг одоо гүйцэтгэж байгаа одоо байгууллагууд бол одоо энэ хүү зарлаа нэмэгдүүлж идэг. Тэр нь бид нар бол төсвийн тодтгол гэдэг юмар бол үргэлж нэмэгдээ явж идэг. Энийг тэгвэл одоо цаашаа засгийн газрын зардлыг те дахиад нэг тэнд соёлын бүтээн байгуулалт хийхгүй тулд яаж энэ иргэдийн амжиргааг дэмжих тэр аж ахуйн нэгжүүдийг тэгээ орлогыг нэмэгдүүлэх арга замл орох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр X-ээс асах нэм нь бол яг энэ дээр нь хариулт өгч идэг буюу бидний цэвэр экспорт гэж хэлээд байгаа энэ нөхцөл чинь биднийг аж ахуйн нэгжүүдийн тэр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн боломж болж идэг. Яагаад тэгж байгаа юм гэхээр Монгол улс гадаад одоо нийт зарснаа нь бол авснаасаа илүү их болчлоо буюу нэмэх хэмжээтэй шүү дээ. Энэ үед бол татврын хэмжээг бууруулах боломж бий болдог. Улс татврын хэмжээг доош нь буулгах юм бол аж ахуйн нэгжүүд нэгдүгээрт одоо ямар нэгэн байдлаар ажилчдаа бол тэр одоо өөх хангамжаа нэмэгдүүлэх боломж үүснэ. Хоёрдугаар зээл хийх боломж үүсдэг буюу энэ ерөөсөө одоо хувийн хвшил томрох үндсэн гол шалтгаан байдаг. Улс орнууд ер нь яаж хийдин гэхээр X-ээс асах нэм дээрээс гарч байгаа тэр одоо нэмэгтэй байгаа нөхцөлийг нэг бол татвараа бууруулдаг, нэг бол нөгөө бидний яриад байдаг баялагын санг маш одоо түгээмлэр байгуулдаг. Тэр нь бол урт хугацаанд эдийн засаг дээр ямар нэгэн асуудал ороход тэн дээр бол нэмэлтээр мөнгө гаргаж өгөх үндсэн гол их усүр нь болж идэх байхгүй. Тэгэхээр бид нар энэ нэмэгтэй байгаа үед бол аж ахуйн нэгжүүдийг ерөнхийдөө дэмжих бодлого буюу татврын энэ орчныг бол бууруулах шаардлагатай байдаг. Гэтэл бид нар татвар нь ч гэсэн өндөр байгаад байдаг. За цэвэр экспорт нь ч гэсэн одоо нэмэгтэй байгаад байдаг.
Тэгэнгүүтээ нийт эрэлт нь өсөөд байхаар бид нар юу руу очдөг гэхээр инфляц руу очдөг. Инфляц руу очихоор үндсэндээ тоон дата мэдээлэл дээр нь тулгуурлаад төв банк шийдвэр гаргадаг. Одоо нөгөө interest rate гэж хэлээд байгаа буюу бодлогын хүүг нэмэх үү хасах уу гэдэг шийдвэр тэр тоон датанаас гарч ийн гэсэн үг. За хэрвээ инфляц одоо буулгах нь одоо төв банкны гол зорилт юм бол одоо мэдээж нийт эрэлт нэмэгдээд инфляц нэмэгдээд ахлаар нөгөө инфляцаа одоо бууруулах үндсэн гол шаардлага руугаа шилждэг буюу нөгөө бодлогын хүүг чинь дээш нь хөргөж эхэлдэг. Бодлогын хүүг дээш нь өргөхөөр өрхийн хэрэглээний зардал аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт гэдэг хоёр юм чинь ерөнхийдөө зогсон байдалд ордог буюу зээл маш өндөр хүүтэй болж эхэлдэг. Ингээд энэ хоёр бол томрох ямарч боломжгүй болж байгаа гэсэн үг байхгүй. Яг одоогийн нөхцөл байдал дээр бодлогын хүүг 12% дээр байгаа. Сүүлийн 1 жил бараг огт хөдөлгөөгөө тийм нэлийн чанга байгаа. Хэрвээ энэ бодлогын хүүг бууруулвал мэдээж арилжааны банкуудын зээлийн хүүг буурах хэвээр. Дагаад энэ чинь цаад утгаараа инфляцийг тодоржуулах бодлого хэрэгжиж байгаа шүү дээ. Гэтэл сүүлийн хэдэн сар 6-гийн тоонд багтчихсэн инфляц чи одоо 7-роо ороод ирлээ шүү дээ. Тэгээ Монгол банкнд дахиад одоо мөнгөний хатуу бодлогыг цаашид өргөжлүүлэх болчиход байна шүү дээ. Тийм. Энийг ерөөсөө одоо Монгол банкны зүгээс харах юм бол Монгол банк ерөнхийдөө хийх ёстой зүйлээ дата тоон дээр тулгуурлаж хийж байгаа гэж. Одоо хэрвээ дахиад үүнээс цаашаага мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлээд улам чангаруулна гэх юм бол бид нар шууд одоо энэ аж ахуйн нэгжүүдэд татан буулгах ийм нөхцөл рүү шилжиж гин гэсэн. Яагаад гэхээр төв банк өөрөө хүүгээ нэмэгдүүлэх тусам энэчнээс аж ахуйн нэгжүүд чинь маш их хэмжээний өртөө болж байгаа. Зээл хийх боломж нь байхгүй болж байгаа. Тэгэхээр одоо бол Монгол банкнд бол ямар ч одоо тэр одоо бодлогын хүүг доош нь буулгах боломж байхгүй. Эргээд одоо бидний үндсэн зорилт бол Монгол улсын үндсэн зорилт инфляц дээр бол за 5 дээр нэмэх хасах одоо 2 буюу 3-аас 7% хооронд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бол бид нар зорилтон дээрээ байна. Хэрвээ одоо бодлогын хүүг доош нь буулгах юм бол инфляц буцаад дээшээ өсөд эхлэх учраас Монгол банкнд ямар ч зай байхгүй байгаа. Тэгэхээр бидэнд ганцхан сонголт байгаа. Тэр нь юу юм гэхээр засгийн газрын нийт зарцуулалтыг буулгах асуудал юм байна. Засгийн газрын нийт зарцуулалтыг ерөнхийдөө бид нар урт хугацаанд шатараатаагаар ерөнхийдөө буулгаж авч ижил ерөнхийдөө өрхийн хэрэглээ болон аж ахуйн нэгжүүдэд аврах гэсэн ийм л одоо сорилтон дээр тулгарладаг. Тэгээд нийт эрэлтэнд томроод байгаа мөртлөөсөө засгийн газрын нийт зарцуулалт нэмэгдээд байгаа улсуудын жишээ байна л да. Одоо бидний мэдхээр Венесуэл улс, за Грек улс яг энэ асуудалд орж исэн. За үүнээс одоо гадна бас яг энэ Латин Америкийн орнууд бол ерөнхийдөө яг л ийм асуудалтай очиж тулдаг. Аргентин ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо тэрнчээ гарч байгаа одоо нөгөө хэрэгжүүлж байгаа бодлогууд нь ямар байдгийг гэхээр ерөөсөө энийг зөвлөх гээд байгаа. Энэ дангааз одоо юу гэдэг хөгжиж байгаа орнуудын ч асуудал биш. Хөгжилтэй байгаа орнуудын засгийн газрын зарцуулалтыг бууруулах шаардлагыг тавьж идэг. За жишээ дурдах юм бол бас бид нар саяхан босон үйл явдлыг мэднэ. Америкийн нэгдсэн улс одоо дөөж гэдэг байгууллагыг байгуулад яг тэнд байгаа тэр федерал гэж хэлээд байгаа 3 сая яг төсвийн ажилчдыг бол одоо багасгах үйл ажиллагаа хийжсэн. За ингээд 3 саяас бол 2 сая болох гэж зорж байгаа боловч тэн дээр бол асар их зардал гарч байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг урт хугацаанд өндөр байлгахгүй тулд тэдгээр улсууд чинь энэхүү одоо байгууллагаар дамжуулж нөгөө тэнд ажиллаж исэн хүмүүсийг төрүүлж одоо тэтгэврт гаргах ч гэдэг юм. Эсвэл өөр аж ахуйн нэгж рүү шилжүүлэх ч гэдэг юм. Ийм асуудлуудыг одоо хийж идэг. Тэгэхээр засгийн газрын зарцуулалт бол бидний дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмээд байгаа үндсэн гол шалтгаан болж байгаа. Энэ л одоо ерөөсөө энэ одоо хөгжлийн ч гэдэг юм уу те энэ одоо модель загварыг бол одоо эвдсэн үндсэн гол асуудал болоод байгаа гэж ойлгож байна. За он гарснаас хойш хэний 3 сарын хугацаанд гадаад худалдааны тэнцэл 2.4 сая Америк долларын ашигтай гарсан. За гэтэл нөгөө тал төсвийн алдагдал 1.4 их найд хүрлээ. За өнгөрсөн жил 2026 оны төсвийг батлахдаа нэг их найд төгрөгийн алдагдaltaй баталсан. Гэтэл он гарснаас хойш ердөө 3 сарын хугацаанд энэ алдагдал нь анх төсөөлж байснаас даруй нэмэгдэж за 1.4 их найд төгрөг төрлөө. Тэгтэл ойрын хугацаанд төсвийн тодтгол хийхгүй гэж мэдэгдээдсэн засгийн газар за энэ мэд тоонууд яаравчлан төсөвт тодтгол хийх зайлшгүй шаардлага үүссэн гэдэг нөхцөл байдлыг бодитоор харуулж байгаа юм а. За тиймээс шинэ засгийн газар за учрлын засгийн газар за ойрын хугацаанд төсөвтөө 26 оны төсөвтөө тодтгол хийж за төсвийн урсгалд зарлаа танах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг за энэ мэд мэдээлэл одоо тоон статистик мэдээллүүд баталж байгаа юм а.